Сайн байцгаана уу бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил та нартайгаа шинэ бичлэгээр уулзаагүй маш олон удсан байна. Тэгээ өнөөдөр би та бүхэнд manifestation-ы талаар өөрийнхөө суралцсан хичээлийн талаар хуваалцах гэж байна. Тэгээ энэ бичлэг маань ямар хүмүүс зориулагдсан бэ гэхээр та ямар нэгэн зүйлийг бүр үнэхээр manifest хийхийг хүсэж байгаа ч гэсэн биднэрт нэг яхаа мэдгүй байдаг тийм үе байдаг штеп зөвхөрсөн ч юм уу ерөөсөө бүх manifestation-ы арга барилыг хэрэглээд байгаа мөртлөө татаж чадахгүй байх юм бол энэ бичлэг танд зориулагдсан. Яагаад гэвэл яг энэ зүйлийг ч гэсэн би өөрөө туулсан байгаа. За эхлээд бүгдээрээ яагаад manifestation гацдаг вэ гэдэг талаар ярилцъя. Хорвоо ертөнцийн нэг тийм хууль байдаг хгүй юу? Та ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсэж байгаа ч гэсэн хизээж та өөрөөсөө тэр зөвхөрсөн энергийг гаргаж болохгүй. Яагаад гэвэл хорвоо ертөнц дээр хамгийн чухал зүйл юу гэж хамгийн чухал зүйл нь та өөрөө. Энэ хорвоо ертөнц дээр та өөрийнхөө оршихуй, өөрийгөө хүндэлж хайрлаж сурах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг бид нөр өөрийнхөө оршихуйгаас дээгүүр тавих үед тэр зүйл тань руу ерөөсөө татагдаж ирж чаддгүй. Яагаад гэвэл энэ нь хорвоо ертөнцийн хууль учраас. Миний хувьд ч гэсэн намайг яг энэ зүйл гацалтанд оруулсан. Хэдийгээр би энэ ертөнцийн хуулийг мэддэг ч гэсэн өөрийн ирэхгүй би нэг л мэдхэд зүгээр ингээ гаднах зүйлсийг өөрөөсөө илүүтэйгээр дээгүүр тавьдаг болсон байсан. Яагаад гэвэл энэ жил та нар намайг мэдэж байгаа өөрийнхөө брендийг бий болгосон, миний карьер, миний YouTube гээд асар олон хүмүүсийн би анхаарал дунд байгаа. Хэрвээ би өөрийнхөө брэнд бүх зүйлийг нэгдүгээр тавихгүй бол шинэ бичлэг хийгээд ч юм уу өөрийнхөө карьерда анхаарахгүй бол өөрийн ирэхгүй нэг л мэдсэн чинь надаас тэр ингээд зөвхөрсөн энерги ингээд гардаг болцсон байсан. Тэгээд би өөрөө ч мдээгүй байж исэн чинь нэг л мэдсэн чинь миний бүх зүйл ерөөсөө бүтгэ болцсон. Би ингээд ямар ч мотивашнгүй болоо, дээрэс нь ядраад, өвдөөд. Тэгээд би ингээд хичээх тусам миний брендний ингээд үйл явц нь мэдээж үйл явц нь бол явж байсан ч гэсэн миний хүссэн хэмжээнд хүрч чадахгүй байсан. Яагаад гэвэл надаас гарч байгаа энерги ямар энерги байсан бэ гэхээр яана би хангалтгүй штэ. Энэ зүйлгүй л бол би хинч биш. Энэ зүйлгүй л бол хүмүүс намайг хүндлэхгүй гэдэг ч юм уу. Сэтгэл зүйн хувьд ч хэцүү байсан. Тэгээ миний хувьд миний бие ч гэсэн ерөөсөө дийлхэ болоод би жоохон өвдөөд тэгээд амарч эхэлсэн байгаа. Энэ үед яасан бэ гэхээр би зүгээр л бүх анхаарал зүйлсээ энэ ингээ санаа зовж исэн бүх зүйлсээсээ анхаарлаа авч эхэлсэн. Өөрийгөө баг ингээд хүчээр амраасан. Тэгсэн чинь эсэргээрээ юу тохиолдсон гэж гинт миний брендийн орлого захиалгууд бүр ингээд гинт өсөж эхэлсэн. Би ямар ч анхаарал тавиагүй байхад би ерөнхийдөө бол миний брэнд бүтэн ингэн тэгнэгээд манифесташныг хийцэн байгаа. Гэхдээ тэр зөвхөрсөн энергийг өөрөөсөө гаргахаа болоод зүгээр энэ зүйлийг орхиод явуулах үед гинт миний брэндний захиалгууд бүр ингээд итгэмээргүй юм шиг бүр ингээд байн өдөр болгон ингээл зөндөө олон захиалгууд орж ирж эхэлсэн. Дээрээс нь бас юу гэж би амьдралдаа энэ өөрийнхөө зөвхөрсөн энэ энергиэс болоод би хайр дурлалыг ч гэсэн ерөөсөө татаж чадахгүй байсан. Яагаад гэвэл би дотроосоо өөрийгөө ерөөсөө тэгэж хайрлаж чадахгүй байсан. Яг гаднаасаа ингээд хайрлаж байгаа юм шиг харагддаг ч гэсэн эрүүл хооллол тасгал хөдөлгөөн хийдэг ч гэсэн миний өөрийгөө хайрлах хайр маань үргэлж нөхцөлтэй байсан гэх юм уу. Би заавал өдөрт тийм ийм зүйл хийж ээж, тасглаа хийж ээж, ингэжээж, тэгжээж, ийм зүйлийг бүтээжээж, тэгжээж би өөрийгөө чи энэ зүйлийг хүртэх хэрэгтэй юм биш үү? Тэгжээж л чи бусдад хүлээн зөвшөөрөгдөн гэдэг ч юм уу. Үнэхээр сонирхолтой зүйл нь юу гэж би өөрийгөө ямар нэгэн нөхцөлтэйгээр хайрлахаа болоод нөхцөлгүйгээр зүгээр л Амина чи энэ жил зөндөө олон зүйл хийсэн юм чинь жоохон амраад үзье. Өөртөө анхаарад үзье гэж өөртөө хэлээд би амарч эхэлсэн чинь миний амьдралд намайг хайрлах хүмүүс хүртэл гарч ирж эхэлсэн. Гэт ерөөсөө төсөөлөөгүй байсан чинь зүгээр л миний амьдралд
ингээд тгий чамайг хайрлаа, ингээд үгүй тэгээд үгүй гэсэн хүн хүртэл гарч ирсэн байгаа. Тэгээд энэ залуугийн хувьд гэх юм бол зүгээр л ингээд намайг амар ойлгодог ч юм уу, ингээд миний хүссэн бүх зүйлийг яг ингээд зүгээр л асуухгүйгээр тийм өгдөг хүнтэй учирсан. Гэхдээ би мэдээж одоо шууд энэ залуу яг ийм тийм миний заяаны хайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ хүн өөрийгөө ингээд дотроос нь хайрлаад ирнэ штэ. Тэнгүүд хорвоо ертөнц бүр үнэхээр чи үнэхээр ийм үн цэнтэй хүн шүү гэсэн ийм дохионуудыг хүртэл явуулж эхэлдэг. Тэгэхээр ертөнцийн одоо хууль нь юу вэ гэхээр хэрвээ чи ямар нэгэн зүйлийг хүсэж байх юм бол тэр зүйлийг хизээж өөрөөсөө илүүтэйгээр тавьж болохгүй. Чиний хүсэж байгаа залуу, хүсэж байгаа охин, эд баялаг, эсвэл тэ карьер ч юм уу, чи ямар нэгэн зүйлийг өөрөөсөө илүүтэйгээр тавих үед ерөөсөө тэр зүйл бүтдэггүй. Яагаад гэвэл ертөнцийн хуулийг мэдэж байгаа. Энэ хорвоо ертөнцийн хэн хамгийн чухал вэ? Чи хамгийн чухал. Чи дотроосоо ингээд хайрыг дүүрэн цацруулж ээж бусдыг хайрлаж чадна. Угаасаа ингээд нэг хорвоо ертөнцийн хууль гэх юм уу? Миний хамгийн унших дуртай 2 ном байдаг хгүй юу? Энэ жил уншсан. Тэгээд би та нарт энд гаргаад ирье. Энэ 2 номон дээр маш гоё сүнслэг байдлаар хорвоо ертөнц тэгээ манифесташны талаар үнэхээр гоёор тайлбарсан байдаг. Тэгээд энэ номон дээр юу гэж тайлбарсан байдаг вэ гэхээр мэдээж хүн болгон manifestation хийх чадвартай, боломжтой. Бид нэр manifestation хийх ч ёстой. Гэхдээ manifestation-ыг хүмүүс яаж хийх ёстой вэ гэхээр маш гоё тийм энергитэйгээр зүгээр л тийм нөгөө фан байдлаар гэх юм уу, аз жаргалтай туршиж үзсэн тоглоом тоглож байгаа юм шиг тийм байдлаар manifestation хийх ёстой гинэ. Яагаад бид нар ямар нэгэн зүйлийн араас цөхөрж болохгүй вэ гэвэл энэ хорвоо ертөнц дээр хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хүн төрлөختн та өөрөө. Хэрвээ та энэ хорвоо ертөнц дээр оршоогүй байсан бол бид нар ямар нэгэн зүйлийг хизээж манифест хийж чадахгүй. Ямар нэгэн зүйлийг зүгээр л илүүд үзэж одоо татах хэрэгтэй гэх юм уу? Хорвоо ертөнцид юу гэж хэлэх вэ гэхээр би гоё брендээ ингэж би болгомоор байна. Би ийм гоё залууг татмаар байна. Эсвэл би ийм карьертэй болмоор байна гэх юм уу. Гэхдээ та өөртөө юу гэж хэлэх ёстой вэ гэхээр би эдгээр зүйлсийг үнэхээр илүүд үзэж гин, эдгээр зүйлсийг би татмаар байна, би татаж чадна гэдэгтээ итгэж гин. Гэхдээ хорвоо ертөнц надад үүнээс илүү гайхалтай зүйлийг өгөх юм бол би тэрийг илүүд үзнэ гэсэн тийм энергитэйгээр татах хэрэгтэй юм бэлээ. Тэгээд энэ зүйлийг ойлгох нь бүр үнэхээр миний хувьд гайхалтай байсан. Магадгүй та нарт айгүй энгийн сонсогдож магадгүй. Тэгээд номон дээр болохоор юу гэж гаргадаг вэ гэхээр ингэж гаргадаг байхгүй юу? Бид нар ингээл амар гоё ресторанд ороод хоол идэл тэгээ нэг амттан захиалдаг штэ. Тэгэнгүүт би үнэхээр гоё шоколадтай бэлуу идмээр гэсэн чи бид нар шоколадтай бэлуу алгаад гэтээ үнэхээр гоё амттай шинээр бейк хийсэн ванилатай бэлуу байна гэвэл бид нар тэгвэл би ванилаг авчий гэд үргэлж гайхалтай ч юм уу өөр сонголтыг өөртөө авч болно. Яагаад гэвэл хорвоо ертөнц бурхан биднэрт юу хэрэгтэйг мэдэж байгаа. Тэнд бид нар ингээд зүгээр л уйлал би шоколадтай л бэлуу идмээр ах чинь арайчтэй гэл уурлаад байх юм бол хизээж ингээд хорвоо ертөнцөөс биднэрт өгж байгаа та тэр бэлгийг авч чадахгүйгаас гадна зүгээр л өөрийгөө бид нар ингээд амар аз жаргалгүй болгоод байна гэсэн үг юм бэлээ. Тэгээ миний хувьд ч гэсэн би яг тэгж бодож байгаа. Миний хувьд нөгөө хамгийн чухал зүйл маань миний энэ жилийн хувьд миний брэнд байсан байхгүй юу? Тэгээд би зүгээр л зөвхөрхөө болоод энерги татаж авсан чинь миний брендний бүх зүйлс бүтээд зогсохгүй миний амьдралд хайр хүртэл татагдаж эхэлсэн. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн зүйлийг татаж чадахгүй байх юм бол амьдрал үнэхээр том бонустай илүү зүйлийг танд бэлгэлэх гээд хүлээж гинэ гэсэн үг. Тийм болохоор яг өнөөдөр та өөрөөсөө асуугаарай. Би энэ зүйлийг татаж чадахгүй байна, ингээд байна, тэгээд байна гэд хэрвээ та гомдлож байх юм бол зүгээр л тэндээс энерги аваад үз. Тэгээд гайхалтай бонус
таныг хүлээж ийн гэсэн үг. Тэгээд энэ жил дуусгаас өмнө бас ийм гайхалтай зүйлийг ухаараа та нартайгаа хуваалцаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээ миний хувьд ч гэсэн би үнэхээр шинэ зүйлсийг суралцаад явж байгаа. Амьдрал дээр таны хүсэж байгаа бүх зүйлс чинь зүгээр л бонус болж ирж байгаа бөгөөд хамгийн чухал хайр цацруулсан хүн нь та өөрийгөө хайрлах ёстой гэдгээ ухаараарай. За тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай манайхаа.